За сайн байцгаана 11-ийнхаа хичээлээ эхлүүлье. За бид нар цахилгаан хэлхийн тооцоол хийх аргуудыг үзэж байгаа. За тооцоол хийхдээ бид нар ижил потенциалыг нийлүүлэх, салгах за аргаар бол ерөнхийдөө бодлого бодсон. За даалгавруудаа багштай илгээгээд байгаарай. За одон хэлхээ олгож холбох даалгаврыг багш нь дараагийн хичээлдээр ер нь хичээлдэр биш зүгээр тайлбарлсан бичлэгээд ангичин группт оруулчихъя. За өнөөдөр гүйдлийн аргатай танилцгана. За теле хичээлээ үзээрэй гэсэн багш нь пост оруулсан байгаа. Мөн теле хичээлийн линкийг оруулсан. За Киркоффын дүрмийг ашиглан тооцоол хийх аргуудыг өнөөдөр судалнаа, бодлого бодно гэсэн үг. За нэгдүгээр бодлого. За зураг зурж аваарай. Багштайгаа яг адилхан хамтдаа хийгээд явцгаая. За 2 ба түүнээс дээш үүсвэртэй ийм хэлхээ байх юм бол нийлмэл хэлхээ гэж нэрлэдэг. За эпсилон 1 гэсэн энэ үүсвэрийн дотоод эсэргүүцэл нь энэ. Эпсилон 2 гэсэн үүсвэрийн дотоод эсэргүүцэл нь инэ гэж та нар төсөөлөн ойлгож болно. За тэгвэл энэ бол нийлмэл хэлхээ байна. За тус бүрийн үүсвэрүүдийн цахилгаан хөдөлгөгч хүчин өгөгдсөн 10 вольт, 8 вольт. За хэлхээнд өгөгдсөн эсэргүүцлүүдийг R1, R2, R3 гэж дугаарлаа. За тэдгээр нь 1 ом, 6 ом, 2 ом эсэргүүцэлтэй. За энэ бодлогонд олох зүйл нь R1 резисторээр гүйх, R2, R3 резисторүүдээр гүйж байгаа гүйдлийн хүчийг олно. За Киркоффын нэгдүгээр дүрмийг үзээд ойлгоцсон баг. За цахилгаан хэлхээний занглаанд орж ирж байгаа болон гарч байгаа гүйдлүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл биднэрт энд хэдэн занглаа байна вэ гэхээр 2 занглаа байна. Энд. Занглаа гэдэг нь 3-аас дээш утас холбогдсон байвал занглаа гэдэг. За энэ цэг дээр занглаа, мөн энэ цэг дээр занглаа. Тэгвэл гүйдэл ингэж гүйсэн гэж үзвэл энэгээр орж байгаа болон энэ хоёроор салаалан гүйж байгаа нуудын нийлбэр нь тэгтээ тэнцүү байдаг гэсэн үг. За Киркоффын 2 дугаар дүрм нь болохоор битүү хүрээнд байгаа цахилгаан хөдөлгөгч хүчнүүдийн нийлбэр нь тухайн элемент дээр буюу гадаад хэсэг дээр унж байгаа хүчтлийн нийлбэртэй тэнцүү байдаг. За хүрээ гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл энэ нэг хэсэг байна гэж төсөөлье. Нэг үүсвэртэй нэг ийм битүү хэлхийг хүрээ гэж нэрлэж байгаа. Тэгвэл энэ хойдлын хэсгийг тооцохгүй байж болно. За нэг хүрээ энэ бодлогон дээр энд бас нэг хүрээ байна. Ингээд нэг хүрээ, 2 тэр үед энэ хэсгийг тооцохгүй байж болно. Мөн бүхэлдээ ингээд нэг хүрээ мэтэр. Өөрөөр хэлбэл энэ голын хэсгийг тооцохгүйгээр энэ 3 хүрээтэй байна гэсэн үг. За бүгдээрээ бодлого хатцгаая. За өгөгдсөн зүйлээ тэмдэглэсэн. За бид нар ер нь бол одоо тэгшгэл бичих нь тодорхой боллоо. 2 дүрмээ ашиглаад за тэгвэл Киркоффын 1-р дүрмийг бичихдээ яадаг вэ гэхээр хэдэн занглаа байна. Тэр занглааны тооноос нэгийг хасах юм бол Киркоффын дүрм бичих Киркоффын 1-р дүрмийг хэдэн удаа бичих вэ гэдгийг гараад ирнэ. За энэ энгийн хэлхээ байгаа учраас тооцоход хэлбэр энээс төвөгтэй болоод ирвэл магадгүй Киркоффын 1-р дүрм бүр 3 дүрмийг бичих тохиолдол байдаг. За ингээ харвал бид нар сая хэдэн занглаа байсан бэ гэхээр Б цэг дээр 2 занглаагаа 2-оос нэгийг хасахаар нэг гарч ийн. Нэгсэндээ Киркоффын 1-р дүрм бол нэг л удаа бичигдэх нэ гэсэн үг. Нэг цэг дээр нь буюу нэг занглаан дээр бичнэ гэсэн үг. За Киркоффын 2 дугаар дүрм бичихдээ хүрээний тооноос занглааны тоог хасаад нэгийг нэмдэг. За биднэрт хэдэн хүрээ байсан бэ гэхээр 3 хүрээ байсан. За 3 хүрээнээсээ хэдэн занглаа байгаа вэ гэхээр 2 занглаа АБ 2-ыг хасаад тэгээ нэгийг нэмэхээр 2 гарч байна. Өөрөөр хэлбэл Киркоффын 2 дугаар дүрмийг 2 тэгштэл бичнэ. За ингэж бичихдээ 2 хүрээнд бичнэ гэсэн үг. 2 хүрээнд. Тэгэхээр багш нь энд 1-р хүрээг энэ уртлын хэсэгт сонгож авъя. За гүйдлийн чигээ дуурын сонгож авдаг. Тэгэхээр үүсвэрээ харуул энэ урт хэсэг нь нэмэх богино хэсэг нь хасах учраас гүйдэл ингэж гүйж байгаагаар төсөөлөн тойргоор ингэж зурсан байна. За 2 дугаар хүрээнд энэ хэсгийг, энэ үс хүртэй хэсгийг ашиглая.
Нэгсэндээ бидний Киркоффийн 2 дугаар дүрм бичиж байгаа 2 тэгштэглээ бол 1-р хүрээ 2 дугаар хүрээнд бичнэ гэсэн үг. За гүйдлийн чиг тэгэхээр R1 резисторээр ингэж гүйхэн А занглаан дээр ирээд 2 салаална. Нэг нь доошогоо E2 ялал энэ чиглэлд гуй. Харин E3 нь ингэж гүйж байгаа мэтээр ингэж төсөөлж зурлаа гэсэн, сонгож авлаа гэсэн. За энээсээ эсрэг чиглэлд байх юм бол бид нэр сөрөг тэмдэгтэй авна гэдгийг мэдж байгаа. За баталгаа бодож эхлэе. За эхний тэгштэглээ бичлээ. За Киркоффийн 1-р дүрм орж байгаа болон гарч байгаа тэнцүү ах хэвээр. За энэ цэг дээр А цэг дээр орж байгаа гүйдэл бол E1, гарч байгаа нь E2, E3. Тэгэхээр E1 тэнцүү, E2 дээр нэмэх нь E3 байна. За 2 дугаар дүрм бичиж. За эхний хүрээндээ бичиж бүгдээрээ. Тэгвэл үүс хүрийн цахилгаан хөдөлгөгч хүч нь энэ нь юутай тэнцүү вэ гэхээр энэ R1 гэж утсан энэ резисторээр дээр унах хүчтэй мөн 1-р хүрээ бол энэ хэсэг орно. R2 резистор дээр унах хүчтлийн нийлбэртэй тэнцүү. За хүчтэл нь омын хуулиар E гүрчг нь R байдаг. За ингээд 1-р 2-р резистор дээр унах хүчтлүүдийн нийлбэртэй тэнцүү. За энэ үед энэ хойдлын хэсэг бол тооцогдохгүй. За дараа нь одоо 2-р хүрээнд дээр бичье. 2-р хүрээнд дээр бичгээр энэ хэсэг нь бол тооцогдохгүй. Тэгэхээр бид нар чигийг тооцохдоо ингэж авсан санаараа тэгвэл эпсилон 2 буюу 2-р үс хүрийн цахилгаан хөдөлгөгч хүч нь юутай тэнцүү вэ гэхээр 3-р резистор дээр унах хүчтэй E3, R3. За энд хасгана гэж ирсэн байна. Учир нь бид нар гүйдлийг ингэж гүнэ гэж төсөөлтөл энэ эсрэг байна. Бид нар гүйдлийг ингэж гүйж байгаа гэж төсөөлж авсан. Гэтэл энэ бол эсрэг байгаа учраас хасах тэмдэгтэй. За ингээд бид нар ийм 3 тэгшгэлтэй боллоо гэсэн үг. За ийм тэгшгэл дээр тооцоол хийхдээ физик хэмжих түүнүүдийнхаа нэгжийг бичгүүгээр зөвхөн тоон холбогдлыг бичиж явуул тооцоол хийх нь илүү хялбархан болж ирдэг. За эндээс бүгдээрээ цааш нь өргөжлүүлж бичих юм бол за өгөгдсөн зүйлсээ орлуулад бичих юм бол ийм болно. За энэ 3 бол мэддэхгүй байгаа. Эпсилон 1 нь 10 вольт. За ингээ орлуулад бичсэн тохиолдол ийм болж. За энэ систем тэгшгэлийг бодно. За бодохдоо эхлээд бүгдээрээ нэг энэ E1-ийн оронд 1-р тэгшгэлээ орлуулад биччихье. Тэгвэл биднэрт E2 болон E3 гэсэн хоёр үл мэдэгдэхчтэй хоёр тэгшгэл болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 10 тэнцүү E1-ийн оронд энийг бичгээр E2 дээр нэмэх нь E3 нэмэх нь 6 E2 тэнцүү. За E3 дээр нэмэх нь 7 E2 боллоо. За доотлын тэгшгэл нь бол 3 дахь тэгшгэл маань бол хэвээрээ 8 тэнцүү 2 E3 хасах нь 6 E2 гэсэн ийм хоёр тэгшгэлтэй боллоо гэсэн үг. Зэрэгцүүлж харах юм бол ийм боллоо гэсэн үг тийм ээ. За тэгвэл энэ тэгшгэлээс нэмэх аргаар бүгдээр бодъё. За ингэхийн тулд дээдлийн тэгшгэлийг 2 дүржүүлчихье. Тэгвэл 2E3 энэ дээр бас 2E3 гэд хооронд нь хасчих юм бол E3-ууд маань байхгүй болоо зөвхөн E2-ууд үлдэнэ гэсэн үг. За ингээ хасахаар ийм бол. За энэ тэгшгэлийг 2 дүржүүлэхээр 20, 20-оос 8 хаслаа 12. За тэнцүүгийн дор тэнцүү. За энэ нь 2E3-аас 2E3-ыг хасахаар 0. 7-г 2 дүржүүлэхээр 14. 14-өөс хасахын 6 гэдэг чинь нэмэх 6 гэсэн үг. Ингээд 20 E2 боллоо гэсэн үг. За одоо эндээс бүгдээрээ эхний энэ тэгшгэлтэй байгаа E3-аа олъё. За 3 дугаар дамжуулагч дахь гүйдлийн хүч нь эндээс E3-ыг олвол 10-аас хасах нь 7 E2 болж байна. За ингээ E2 маань мэдэгдэж байгаа 0.6 ингээд орлуулад бодсны дараа 5.8 ампер гарч байна. Нэгсэндээ 3 дугаар резисторээр гүйх гүйдлийн хүч нь 5.8 ампер гарна гэсэн үг. За одоо бид нар E1-ийг олох ёстой. E1-ийг олохдоо хамгийн анх бичсэн энэ 1-р тэгшгэлдээ орлуулан хариуг нь гаргая. За энэ тэгшгэлдээ орлуулах юм бол E1 нь 6.4
4 ампер гарч байна гэсэн үг. За дараагийн бодлого нь за ийм хэлхээ өгөгдсөн. За багш нь бодоход хэлбэр болохын тулд хүрээнийх нь гүйдлийн чигийг ингэж сонгож аваарай гэд өгчээ. За бодлого оцгоё. За энд бол 2 үүсгэр байна. За тэдгээрийн дотоод эсрэг үзэл нь 2 ом байна. Гадаад хэсгийн хэлхээний эсэргүүцлийг олох хэрэгтэй байх нэ. За 2 үүсгэртэй байгаа учраас энэ 2 үүсгэрийн маань чиглэлийг харуул хоёулаа ижил тийшээгээ. За энэ хоёрын чиглэлийг хараад гүйдлийн чигийг тодорхойлъё. За ингэхдээ эхнийх нь бол ийшээ чиглэсэн байна. Хоёр дахь үүсгэрийнх мөн ялгаагүй ингэж чиглэсэн байна. Тэгвэл бүгдээрээ энэ зангилаан дээр I1 болон I2 гүйдэл ирээд зангилаан дээр нийлээд цаашаа I3 гэсэн гүйдэл олж гүйсэн гэж үзье. Тэгвэл Киркоффийн 1-р хуулиар орж байгаа зангилаа руу орж байгаа I1 I2-ын нийлбэр нь гарч байгаа I3-тайгаа тэнцсэн байна. За 1-р хүрээний хувьд Киркоффийн 2-р дүрмийг бичье. За ингээ бичгтээ энэ 1-р хүрээний хувьд бол 2 үүсгэр байна. 1, 2. За тэр хоёрын чиглэлийг харах юм бол бидний сонгож авсан дурын чиглэлтэй нэгийнх нь давхцаж байна, хоёрынх нь эсрэг байна. Тэгэхээр цахилгаан хөдөлгөгч хүчнүүдийн нийлбэр нь хасах тэмдэгтээ бичигдэнэ. За тухайн резистор дээр унж байгаа хүчтлүүд нь мөн ялгаагүй. Энэ бол I1 R1 дээр унж байгаа хүчтэл нь бол эерэг тэмдэгтээ 2 гэсэн энэ резистор дээр унж байгаа нь хасах тэмдэгтээ байх нэ. 2-р хүрээний хувьд бичих юм бол 2-р хүрээн дээр 1 үүсгэр байна. За гүйдэл ингэж гүйж байгаа. За ингээ харах юм бол бидний сонгож авсан чиглэлтэй энэ гүйдэл гүйж байгаа чиг бол давхцаж байна. Тэгэхээр бүгд эерэг тэмдэгтээ бичнэ. За 1 үүсгэр байгаа учраас эпсилон 2 тэнцүү. За энэгээр гүйж байгаа гүйдэл бол I3R нэмэх нь энэгээр мөн I2 гүйдэл гүйж байгаа I2R байна. За энэ систем тэгшгэлийг бодохдоо за шууд тоон утгуудаа орлуулж бичиж бүгдээрээ. За эхний тэгшгэлийг I3-ын I1 I2-ын нийлбэртэй тэнцүү гэж бичлээ. За тоон утгаа орлуулъя 2 дахь тэгшгэлд. За мөн 3 дахь тэгшгэл тоон утгаа орлуулахад ийм болох нэ. За эндээс 2 дахь тэгшгэлийг харах юм бол үл мэдэгдэгчийн зөвхөн I2 байна. За эндээс I2-ыг олох юм бол 1 ампер гарч байна. Энэ хэсгээр гүйж байгаа гүйдэл бол 1 ампер байна. За энийг энэ дээр байгаа тэгшгэлтэй орлуулад I3 олох юм бол 1.5 ампер. Гадаад хэсгийн энэ хэрэглэгчдээр гүйж байгаа гүйдэл нь 1.5 ампер байна. За тэгвэл 3 дахь тэгшгэлээс бүгдээрээ R-ийг олох томьёоны гаргалгаа хийх юм бол ийм болно. За энд тоон утгуудаа орлуулсны дараа эцсийн хариу нь 1.3 ам гарч байна. За ингээд бид нар өнөөдрийн хичээл дээр цахилгаан хэлхээнд тооцоол хийх гүйдлийн аргыг сурлаа. За энэ нь бол Киркоффийн дүрмээр бичигддэг ийм арга байх нэ. За энэ бол хэд хэдэн үүсвэртэй төвөгтэй хэлхээн дээр тооцоол хийхэд хэлбэр олгож байгаа арга юм аа. За гэртээ. За энэ бодлогыг бодно. За энд бол 3 үүсгэр байна. За сайн ажиглаарай. 3 үүсгэр гуруулаа гэж харсан байна. За ингээ харуул энэ 2 вольт, энэ 1 вольт, 4 вольт байна. За багш нь энэ танаас юу өгөх гэж байна гэхээр гүйдлийн чигийн зураад өгчий тооцоолоход хэлбэр. За эндээс харуул их хүчтэлтэйгээс гүйдэл гүйж яана гэж тооцож үзье. Тэгвэл гүйдэл ингэж гүйх нь тийм учраас багш нь хүрээг нь авах та 2 дугаар хүрээг ингэж гүйнэ. За 1 дугаар хүрээг ингэж сонгож аваарай гэдэг хүчлээ. За тэгвэл энэ гүйдэл маань энэ зангилаан дээр ирээд 2 салаална. Тэгэхээр тооцоолоо бодороо 1-р дүрмээ яаж чүү энэ зангилаан дээр бичих нь тийм ээ. 2 зангилаатай учраас нэг л Киркоффийн 1-р дүрм бичнэ.
За хоёр хүрээн дээр хоёр тэгштэл бичнэ. За ингээд гүйдлийн чигийг багш нь гүйцээгээ зурх юм бол ийм харагдчихэв. Тэгэхээр хүрээтэйгээ гүйдлийн чигэнд давхцаж байна уу гэдгийг хараарай. Энд зөрж байна. Энд ингээ явахдаа таарч байна. Ингээ таарч байгаа ийм хүрээ харагдаж байна. За ингээд тэгштэглээ зохиогоод бодлогоо одоорой. Баяртай.